Хэрэв та нар эдгээр нөхдүүд шиг онлайн гүр үнэрийг дагаж эхэлсэн бол анхнаасаа шууд залилуулсан гэсэн үг. Тэдний нэг нь бол Люк Белмор юм. $900 сургалтын скамаас ахуулаад дропшиппингээр мөнгө олно гэсэн зүйл нь зүгээр л үлгэр билээ. Люк Белмор бол крипто зах зээлээс маш их хэмжээний ашиг олсон entrepreneur долларын сайт нэг. Түүний зорилго нь дэлхийн ертөнцийг өөрчлөх юм. Үүнийхээ хажуугаар яг өөр шиг хүсэл мөрөөдөлтөй тэмүүлэлтэй залуусыг туслах юм. Аргентины ядуу гэр бүлээс гаралтай тэрээр 16 наснда Америк руу цагаачлснаар карманда $200 зөвхөн түүнд итгэл найдвар байсан гэж ярьдаг. I started in a small village in Argentina. At the age of 16, I was fortunate enough to have the ability to come to the United States with $200 in a suitcase. Бага наснасаа сургуулийг өрөх гэж боддог байсан тэрээр нунаж хүмүүсийг боолчлохын тулд зохион бүтээгдсэн систем гэж үздэг байна. Сургууль сурахын оронд цэвэрлэгч хийж сагсан мөнгөний талбай цэвэрлэж мөнгө ураадаг байсан. Pressure washing basketball courts, cleaning toilets, flipping wings at a Buffalo Wild Wings, sleeping in my car for a time being. It was about like 4 or 5 months. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөх хүслэнд эндүү их байсан болохоор онлайн бизнесүүдийг маш ихээр судалж байсан. E-commerce болон крипто зах зээлийг илүү ноёлохыг хүсэж энэ нь түүнийг маш баян болгож мөнгө эцтэй түнд сонин санагдхаа байсан. Түүний харилцаа сүлжээг үүсгэх капитал клубын нэгтэн төхөн болсон юм. Ингээд хэдэн зуун мянган залуус урам зориг өгсөн юм. Яг түүн шиг баян бас амжилттай болохыг хүссэн юм. I will build the largest decentralized entrepreneurial network in the world known as Capital Club. My goal is to have 1 million entrepreneurs from all over the world, focused on creating, multiplying, and preserving wealth and opportunity for all the members. Энэ хүртэл сонсоход ямар гайхалтай сайхан түүхээ гэмээр байгааз. Ингэвч дахиад нэг бодоод үзэх хэрэгтэй. Бид бүгдд хөшигний ардах түүх нууцлаг үнэн гэж бий. Хамгийн түрүүнд түүний жинхэнэ нэрнээс эхэлцгээе. Люк Белмор эсвэл Lucas Emmanuel Urrutia гэх үү. Интернетд жинхэнэ нэрээ ашиглана гэдэг юмт хэрэг шүү дээ. Жишээ нь Travis Scott гэх ч юм уу. Энэ нь мэдээж түүний нэр биш. Белмор гэдэг яг үнэндээ түүний аавын нэр юм. Тэгэхээр яагаад энэ хүү нэрээр оглосон ойлгомжтой үстэй. Түүний жинхэнэ нэр нь Urrutia юм. Хамгийн хачирхалтай нь хэрвээ түүний жинхэнэ нэрийг хаах юм бол Google-с олддоггүй. Яагаад нуух ёстой юм бол? Эсвэл бид энд ямар нэгэн зүйл орхигдуулаад байна уу? Люк эсвэл олонний өмнө гараад байдгүй тийм айхтар нууцлаг нэг нь үү? Түүний аягийг харах юм бол магадгүй 2020 оноос хойш идэвхтэй харагддаг. Түүний Capital Club нь 2019 оноос хойш эхэлсэн. Илүү цааш нь гүн гүнзгий судлах тусам нэр нь утгагүй сонсогддог учраас жинхэнэ нэрээ нууцлдаг юм биш үз. Өөрөөр нийтлэг бол бүхий л хайлтын системээс бүгдийг устгасан. 2016 онд Берлин хотод дэлхийг цочирдуулсан аимшигтай террорист халдлага болсон билээ. This morning, Germany's Chancellor Angela Merkel at the site of the country's deadliest attack in decades. The first images of that truck barreling towards the Christmas market. Moments later you can see people fleeing in panic. Яг энэ үеэр Люк Белмор болон түүний найз охиноос энэ хоёрыг хоёулангоос нь сурвалжлага авна гэж хэн санах вэ лээ. Дараа нь босон явдлыг асуухаар Ирландын сайтын сэтгүүлч түүнээс ярьцлага авах гэж оролддог. Энд түүний царай, зураг бас жинхэнэ нэрийг дурддаг. Дараагаар нь шалтгаангүйгээр түүний нэрийг хасдаг. Яг л Люкийн хүссний дагуу. Яагаад тэрээр нэрээ нуугаад байна вэ? Ийм сайхан дарга төлөв түүхтэй хүн яг юунаас айна гэж түүний хувьд нууж хаах өнгөрсөн гэж баймиргүй юм. Яг үнэндээ түүнд нэрнээсээ гадна нуух зүйл их байсан байж таарах нь. Түүний амьдралын түүхэн дан ганц нэмэлт ачиртай биш. Анхнаасаа бүгдийг нь нууж хааж олон нийтийн өмнө зөв дүр төрхөө хадгалах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээс эхэлсэн долларын саятан болгож байгаа. Люк яг үнэндээ Америкт ганцаараа ирээгүй. Тэр цагаачилж байгаа нутагт нь гэр бүлийнх нь гишүүд нь бас байсан. Тэгэхээр өөрийгөө ойр ганцаараа ирсэн гэх нь өөрөөсөө л ойлголт юм.
Түүний ах Нэйтэн Америкт карьергүй жүжигчин, загвар өмсөгч юм. Тэд энэ бүх мэдээллээ интернетэд нуухыг оролддог. Түүний дээр үеийн ярилцсан дээр өөрийнхөө нэрээрээ орсон байдаг. Тэргээ ч гэсэн интернетээс устгуулсан. Энэхүү ярилцлагыг авсан эмэгтэй Люкийн хүслээр түүний ахын бичлэгийг устгахыг хүсэхгүй байлаа. Мөнгө өгөөд түүнээс ярилцлага устгах эсвэл бүх аккаунтуудыг чинь интернетээс устгах болно хэмээн сүрдүүлдэг. Гэвч тэрээр татгалзсан ч түүний бүх хаягийг устгуулчихдаг. Үүнийг элт дээрэнгүй үзэл хэмээн нөгөө эмэгтэй тэднийг шүүхэд хандсан. Энэ нь Люк ямар гэжээ нууж хаах амьдралтай болоод ингэж өвхөн хатан зүтгээд байна вэ? Үннийг хайж бол худал хуурмгийн цаана гэж номлодог хүнд хачирхалтай сонирн байгаа биз? How would you describe your religion? I don't have a religion. I am a person that's seeking for truth. I am deeply desperate to know what the fuck is happening. Энэхүү Capital Club гэгчийг нэг тандаад үзье. Түүний анхны хувийн community 2019 онд эхэлсэн. $15,000 элсдэг байсан. Одоо болохоор илүү өргөн хүмүүс элсүүлэхийн тулд үнэ $339 болгосон. Нэг жилийн үнэ шүү дээ. Ингэснээр санхүүгийн гүрүүнээр болон Iman Gadzhi бол Andrew Tate гэх мэт нөхдүүдтэй өрсөлдөж байгаа юм. Маш бага насны хүүхдүүдийн тархийг угаах хэрэгтэй болж байгаа гэсэн. Яг л Andrew Tate-ийн Real World шиг амбассадор програмтай юм. Энэ нь яг л классик олон үед маркетингийн систем эсвэл пирамидын схем шиг. Iman Gadzhi хэмээх түүний өрсөлдөгч нь хүртэл тэрхүү сургалтын програмд энэхүү новшийн зүйлийг оруулдаг байлаа. Ингэвч тэдний Capital Club нь элсхийн тулд чамааг 18 наснаас дээш байх ёстой гэж заагаад байгаа. Гэвч хинч интернетэд бүртгэл үүсгэхдээ жинхэнэ насаараа үүсгэдэггүй шүү дээ. Клуб дотор байгаа контентуудын тухай дурдаагүй лээ. Тэгвэл энэхүү клубд нь орсон зарим хүмүүс зүгээр л нэг мотивац өгөх контентууд яг жинхэнэ ямар ч бизнесийн загвар схем байхгүй байгаа нь илт харагдаж байгаа гэж шүүмжлэлт авсан. Энд сураад хинч мөнгө хийхийг сурахгүй. Люк шиг үргэлж мөнгө хийх хүсэл эрмэлзэлтэй хүний хувьд залуу насндаа крипто зах зээл рүү орсон. Маш олон NFT төслүүд дээр гар бие оролцсон. 2021 онд жишээ нь Luke Divine Anarchy хэмээх хамт олонтой хамтарсан. Хуучин хаягтай шууд холбогдох үйл мэдэгдэх нууцлаг Twitter аккаунтаа нэгж байгаа юм. Lower зарлан гэдэг шалтгаанаар биш мэдлэггүйгээсээ болоод бас алдсан. Маш муу хөгжүүлэгч авсныхаа үр дүнд NFT-ийн дуудлага худалдаан зогсчиход байхад хүртэл хүмүүсээс мөнгийг нь татан авсаар л байсан билээ. Ингээд эргүүлээд хүмүүст буцааж төлөхөр $2 сая өрөнд орсон гэсэн үг. Community нийгэмлэгт байгаа нөхдийнхөө мөнгийг агаар зүгээр л замхарсан юм шиг алга болгосон гэсэн үг. Энэ зүгээр ч нэг лөөр байсангүй. Гэхдээ л крипто зах зээлд олон нийтэд танигдсан хүний хувьд бол энэ бол маш муу үлгэр дуурайл юм. Люкийн хувьд өөрийнхөө брендийг өсгөж үзэгчдийг татахныг арга бол подкастад санхүүгийн ертөнцид байж болох бүхий л шоу ярилцлаганд ордог юм. Үүгээрээ дамжуулж олон хүмүүстэй хамтран ажиллана. Nonchalant хэмээх сувгийн подкастад оролцох хоёр юмс тэмч сайхан байсангүй. Шоу бүхэлдээ Люк өөрийнхөө байж бүхний хяналтанд авч чадахгүй байсан. Мбэса маш олон эвгүй байдалд оруулах асуултуудыг асууж амжнаа. Гэнэт энэ дундуур psychedelic болон мөөгний тухай яриа гараад ирнэ. Хүн болгон мөөг амталж үзэх хэрэгтэй гэсэн. Хүүхдүүдийг түүнийг харж байхад иймэрхүү мэдээлэл гаргах нь маш ноцтой аюултай зүйл юм. Guys, mushrooms are crazy. Would you recommend them Yes, to bro. me? Yes. To TJ? Yes, bro. He's 18. No, bro, that's crazy. Is legal? Is he of age? Can you? That's reckless. Why? Isn't that like dangerous? That's my knowledge. Recommending that to like millions of people online, especially like Brother, I got a clip that went viral that had 1 million likes that said everybody should do mushrooms. Everybody should do mushrooms. Everybody should do mushrooms. Дараа нь тэрхүү бичлэгэнд хэлсэн зүйлийнхээ үр дагаврыг амссан юм. Энэ бичлэг ч гэсэн хандлт авсан. Гэхдээ хариу мэдэгдэл хийгээгүй. Now, would I recommend it for the entire world? No. But I would recommend it to you guys. You just said everybody should. I'll make videos where that'll go viral. Okay. But where I'm saying take mushrooms. I'm not telling to 1 million people, bro. When I did a podcast recently. I was talking to this girl. I said,
take mushrooms. That clip went viral. I was talking to her. This clip will go viral. You guys take some mushrooms. It'll be good for your Yeah, but mental reset. aren't you kind of worried about the impact you're having? Because some people It's might great see that impact. video. It's great impact. It's great impact. Why do you think they're so good? Try them. I'm scared, bro. Тэр өөрөө ч гэсэн өмнө нь хэлж байсан. Аним зургаар профайлыг хийсэн үл таних этгээдийн хэлсэн ярьсан бүхэнд итгэж болохгүй гэж байсан. Магадгүй та бүхэн энэ контентнээс дүгнээд муу хүн эсвэл өөрчин гэж дүгнэх ба. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Тэрээр толгоос хэрэг учраас мөнгө сайн олж байгаа. Бас маш олон инфлюенсерүүдэд ч гэсэн үнэтэй зөвлөгөөнүүдэд хайрласаар ирсэн. Эсвэл та нар ч гэсэн эдгээр шиг мөнгө олж чадна. Гэхдээ юугаар гэж хүмүүсийн мөнгийг сааж, хүмүүс нийгэмлэг хүрээлэл байхгүй бол энэ бүх онлайн нийгэмлэг гишүүнчлийн хураамж сургалт олон үед маркетинг пирамидын схемээр мөнгө олох боломжгүй илээ. Зарах нэг тэнэг байхад авах тэнэг бас байж л таарай.